Засгийн газраас өргөн мэдүүлсэн гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг улсын хурлаар хэлэлцэж эхэллээ. Энэ хуулиараа хүүхдийн эрхийг нэн тэргуунд хамгаалж давхар гэрээ байгуулах асуудлыг хуульчлахаар тусгасан байна. За мөн тээгчийг хамтран амьдрагч гэх ойлголтуудыг гэр бүлийн тухай хуулиар зохицуулах юм байна. Түүнчлэн шинээр гэр бүл болгосоод ДНХ-ийн шинжилгээ хийлэгдэх байх зохицуултыг суулгах юм байна. Энэ хүрээнд Монгол Улсын иргэдийн ДНХ-ийн суурь судалгааг хийх үүднээс нийт хүн амын 1% буюу 35 мянган иргэнийг ДНХ-ийн шинжилгээнд хамруулахаар төлөвлөжээ. Гэр бүлийн тухай хуулийг 1999 онд баталсан байдаг. Үүнээс хойш шинжилэн найруулж байсан удаагүй. Үеийн засгийн газар энэхүү хуулийг өөрчлөх ордлого хийж байсан ч үр дүнд хүрч байгаагүй юм а. Тэгвэл энэ удаагийн засгийн газрын үед гэр бүлийн харилцааг орчин үетэй нийцүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, мөн эцэг эхийн үүрэг хариуцлагыг тодорхой болгох зохицуултууд бүхий хуулийн төслийг улсын хурлаар хэлэлцэж эхэллээ. Гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгаар олон дэвшилттэй заалтууд орсон байгаа ч нөгөө талдаа иргэдийг чирэгдүүлж болцсохгүй заалтууд ч оржээ. Тухайлбал гэр бүл болох гэж байгаа хосууд заавал эрүүл мэндийн хэд хэдэн төрлийн шинжилгээнд хамрагдсан байх ёстой болж байгаа байна. Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг амжилгааны доод түвшний хэмжээгээр бус тэтгэлэг төлөгчийн хөрөнгө орлого, тэтгэлэг авагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тогтоох, эцэг эсвэл их хүүхдтэйгээ уулзуулах үүргийг хуульчилж, хүүхдтэйгээ уулзахгүй эсвэл хүүхдтэй нь уулзуулахгүй бол зөрчлийн тухай хуулиар албадан биелүүлж шийтгэл оногдуулахаар тусгаж эцэг их хүүхдийн хүлээсэн үргийн биелэлтийг нэмэгдүүлэх хөшүүргийг бий болголоо. Гэрлэлт туслахад гэрээний дагуу дундын эд хөрөнгийг хуваах нөхцөлийг бүрдүүллээ. 5-аас доошгүй жил хамтран амьдарч эд хөрөнгө бий болгосон хамтран амьдрагчдын хамтын амьдрал дуусгар болоход гэрлэгчид дундын эд хөрөнгөө хуваадагтай адилтхан үзэхээр тусглаа. 6. Цус ойртолтой сэргийлж гэрлэлт бүртгүүлэхээс өмнө садан төрлийн холбоотой эсхэ шалгуулж болохоор тусглаа. Гэр бүлээс гадуур харилцааны улмаас гэрлэлт цуслал буруутай гэрлэгчийн сэтгэл санааны хохирлоо нөгөө талд нэхэмжлэх мөн энэхүү нөхцөл байдлыг дундын эд хөрөнгө хуваахд харгалзан үзэхээр тусглаа. Түүнчлэн гэр бүлээс гадуур харилцааны улмаас гэрлэлт цусласан бол хүүхэд нь буруутай эцэг эсвэл эхээ заавал тэжээн тэтгэх үүрэггүй байхаар тусглаа. Гэрлэлт бүртгүүлэхэд эрүүл мэндийн заавал шинжилгээгээд ороод ирсэн. За энэ ямар журмаар явж байгаа хэдийн хэмжээний ачаал үүсхий удам дамжлах сэтгцэн эрүүл мэндтэй холбоотой гэдэг юм уу халдвар төвчтэй доохын энтер гэдэг энэ шинжилгээнүүдээ бол одоо хүртэл зохицуултаараа хийгээд явдаг. Иргэд ч энийг одоо шинжилгээгээ бол хариуцсан явдаг. За шинээр бол тэр ДНХ-ийн буюу садан төрлийн одоо холбоотой байгаа эсхээ бол хөсвөл бол одоо өөрсдөө хийх ийм зохицуултыг Мөн гэр бүл болж байгаа хосууд гэрэлтэд батлуулгаас өмнө эрүүл мэндийн шинжилгээ өгөөд зогсохгүй сургалтанд суух хэрэгтэй юм байна. Энэ бүх зардлаа хосууд өөрсдөө гаргана. Үүнээс гадна хамтран амьдрах гэх ойлголтыг албан ёсоор хуульчлахаар гэр бүлийн тухай хуулийн төсөл тусгажээ. Яг зүгээр хайр сэтгэлийн асуудал учраас ийм зүйлийг ярихгүй гэдэг боловч амьдрал баян байна. За ерөн тэгээд одоо сошиалор гэр бүлийн маргаанаа шүүлгэж байгаа энэ үе дээр бол гэрэлтийн гэрээний ач холбогдлыг бид нар таниулж өгөх хэрэгтэй байгаа. За тэр хамтран амьдралын асуудлыг энэ хууль дээр оруулж ирж байгаа бас буруу. За хамтран амьдрагчийн асуудал бол бас энэ хүүхдийн эрх ашгийг одоо хамгаалахын зорилгын хүрээнд бол энэ хамтран амьдралтай холбоотой зохицуулт бол энэ хуулийн төсөлд бол орж ирсэн юм аа зүгээр. Энэхүү 26 жилийн дараах нийгмийн анхдагч бүлэг болох гэр бүлийн харилцааг орчин цагтаа нийцүүлэн зохицуулах зорилготой гэр бүлийн тухай хуулийн төслийг улсын хурл хэлэлцэж эхэллээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийг хэлэлцэхийг дэмжснээр улсын хурлаас ажлын хэсэг гарч дахин боловсруулах юм а.